чиглэлийн байгууллага юм. Энэ дээр хүмүүс хангамж эмийн хангамж хийдэг. Тэгээ хүнсний татал түгээлт хүнсний татал түгээлт чинь. Тэгээд гол хөрвөснийх нь усын тухай. Тэгээд нэг QR код. QR кодыг болохоор хэдүүс яг энэ чинь ингээд харахад ийм нууцлалгүй биш юм. Нууцлалгүй юм шиг боловч энэ QR кодыг баталгаажиж байгаа. За. Тэгээд зам дээр зогсож байгаа цагдаа нар маань өөрийнхөө шалгаж багж байгаараа шалгаж байгаа. Тэр энэ QR код уншуулахаар. За. За энэ төшөөрөлтөө тэр хэрэгсэн байна гэдэг нь. Тэр машин их үзэх. Тийм. Ингээд юм харагдана гэсэн. Энэ бол миний нэг онцгой юм. За тэнд машин үзэх. Машинуудыг ингэж нийслэлийн хэмжээнд ямар ч төшөөр авах машинуудыг бас. Одоо жижиг худалдаа эрхэлж байгаа машинуудаа яхаа. Тийм бас яг ингээд байна. Бүртгүүлж байгаа. Тэр хизээ бэлэн болох уу? Энэ нь одоо ингээд студент болгоч өнөөдөр ороод худалдааных нь энэ үү? Энэ одоо эм ханганы. За. Картын ингээд зөвхөн ингээд шууд уншиж байна. Шууд ингээд. За. Юу тоо машин автомашиных нь юуны дугаар арчиж байгаа юм тийм. 850 руу авъя гэдэг. Энийг одоо оруулахад хугацаа ямар шаардсан? Энэ бид нар сая нэг сүүлийн 3 хоногийн дотор хөгжүүлэлт хийж өнөөдөр ингээд бүрэн ашиглаад. Нийтдээ одоо нэг 5300 орчим тээврийн хэрэгсэл 13 нөгөө хориглогдоогүй зөвлөлийн байгууллагууд болон улсын онцгой комисс, нийслэлийн онцгой комисс, дүүргийн онцгой комисс гэсэн байгууллагуудын 5300 машин болдог. Өнөө өглөө 7 цагаас өдөөс хойш 17 цаг хүртэл одоо жишээ нь хүнсний төгөлтүүд явж байгаа шүү дээ. Тийм ээ. Ер нь бол нийт 3731 8 нэр 6 нэрийн барааны дэлгүүрийн хүнсний татаа авалтын асуудал байгаа. Тэгээ хоёр дахь нь томоохон одоо нөгөө супермаркет буюу хүнсний том бөөний одоо төвүүд байгаа. Нийт тоо нь бол 65 орчмоос баха. 65 орчим одоо том худалдааны бөөний төвүүдийн татаа авалт түгээлтийн автомашинууд. Одоо ажиллаж байгаа зориултын автомашин явах хэрэгтэй. Одоо ажиллаж байгаа 49. Одоо 49. Энэ машинуудын хөдөлгөөн тогтмол хөдөлгөөнд оролцох нь одоо бүрэн болсон гэж бодож байна. Одоо бол энэ машинууд бол бүрэн болно. Харин одоо цаашдаа бас таны шийдвэрээр те нөгөө 6 нэрийн 1541 байгаа хүнсний мохлогуудаа бас хэрхэн шийдэх вэ гэдэг нь ярилцааг болж байна. Ер нь ийм байгаамаа. Ялангуяа хүнсний түгээлт өнөөдөр бид нар хүнсний түгээлт, эм болон эмийн худалдааны түгээлтүүд ихэнх одоо нийгэмд одоо бас иргэдийн хүсэлт одоо гомдлол ихэлж байгаа. Ялангуяа энэ шөнийн түгээлттэй холбоотой асуудал дээр эрг шаарсныг үзэх хэрэгтэй байна гэдэг. Зарим дэлгүүрүүд нь шөнийн түгээлт нь бол болж ийн гэж ярьж байгаа. Томоохон одоо тийм бөөний төвүүд. Жижиг одоо худлаа авж байгаа 6 нэр болон 8 нэрийн одоо дэлгүүрүүд нь бас шөнийн цагаар давхар ажиллах нь өөрөө бол нэрүүдийн хувьд ч тэр бас жоохон хүндрэл учруулж байгаа талаар иргэд гомдлуудаа хэлээд байгаа. Энэ тал дээр онцгой анхаарат саяны хэлсэн хийж байгаа зүйлүүдийг бол ямар нэгэн чирэгдэл учруулахгүй иргэн дээлтэй байдлаар хүндрэл учруулахгүй одоо энэ бол их амар болсон биш үү? Ийм одоо зохион байгуулалтаар ер нь ажлууд хийх ёстой гэж одоо бодож байгаа. Энийг дахиад уншвал та. Тэгээ энэ QR боломжгүй бол манай цагдаа нар маань терминал дээр машиныхаа дугаарыг одоо сэр дугаартай нь хийхэд бол энэ зөвшөөрөл бас гарч ирнэ. За одоо ингээд энэ 3852 УАВ энэ тий улсын дугаар нь. Ингээд байгууллагын регистрийн дугаар нь гараад ирж байгаа. Тэгээ байгууллагынхаа нэртэй гараад ирж байгаа. Ямар нэгэн байдлаар одоо тийм форум чаяг магнаас явах болцоо байхгүй. Боломж байхгүй. Энийг бол манай энэ мэдээллийн технологийн газар манай авто замын газар нийлээд өөрснөө бас тэнцэн шалгаж бүртгэж байгаа гэсэн. Одоо бол гараас гарч ямар нэгэн одоо дамжигдсан зүйл байхгүй зөвшөөрлийг болоо шууд ингээд захимаар 100% захимаар болгож гинэ гэж бодлоо. Янз бүрийн ер нь бол хүндрэл огт байхгүй бол сахим руу одоо бүгд ер нь үйлчлэгнүүд шилжих ёстой гэдэг юм байр суурьтай байгаа. Тэгээ энийгээ одоо засгийн газрын хэрэглэх газар буюу одоо хэрэгжүүлж байгаа тэр харилцаа холбоо мэдээллийн технологийн газартай хамтраад за ингээд одоо бас Улаанбаатар хотын хэмжээнд бол шуурхаа одоо ийм зохион байгуулалтанд орж хөтөлбөр хэрэгж бүрэн дуусгах ёстой. Хоёр дахь бол одоо жишээ нь улсын онцгой хөндөлтөйг хамтраад энийг цааш нь одоо хэрэгжүүлэх. Ялангуяа энэ өвчин зовлонтой байх үед нь ялангуяа энэ хүмүүсийнхээ одоо нөгөө хоорондын зай барих, хүмүүсийнхээ мэдээллийн одоо датануудыг бүртгэх, одоо араас нь хөөгөөд ингээд хэтаачлаад яваад байх биш. Цахим дээр бүх мэдээллүүдээ аваад одоо ингээд тархалтын одоо явцын байдлыг бид нар бол бас богино хугацаанд хомих, цаашаа одоо энэ
олон нийтэд бас тархалтыг одоо явцын байдлыг нэмэгдүүлэхгүй байх талаас нь бол шуурхай зохион байгуулах. Энэ ажлыг бол ихэр дараа та одоо энийг шуурхай зохион байгуулах ёстой гэж бодож байгаа. Энийг шуурхай хийгээрэй. Тэгээд улсын онцгой комисстойгоо яриад энийг улам эрчимжүүлээ. За. Тэгээ нэмийн худалдаа эрхэлж байгаа улсууд хүндрэл байна аа асуулаа. Сайн байна уу? За, худалдаа юуны эмийн түгээлт явахад энэ QR код уншаа явж явахд яаж байна? Ер нь төргөн шуурхай ямар нэгэн саад байна уу? Чирэгдэл одоо жишээ нь уучраад цагдаа нар зогсоогоод өмнө одоо шалгаагаад байдаг байсан шүү дээ. Бичиг баримтууд нэхэл тийм байхгүй шууд уншаад явж байна те. Цаг хэмнэж байгаа гэсэн үг. За тэгээд аюулгүй байгаарай. Хамгаалтаа сайн хийгээрэй. Юуныхын тархалтын хэмжээг бол бас бид нар бас хомж байгаа. Тэгээд та хэд мөн бас иргэнийхээ үүргээ биелүүлээ. Тэгээд өөрсдийнхөө эрсдэлгүй байх, аюулгүй байх нөхцөлөө бас бүрэн хангаж бас ажиллаарай. Тэгээд амжилт хүсье. За амжилт хүсье. Ер нь бол энэ хүнсний түгээлтийн тээвэрлэлийг бол ер нь бүрэн одоо оруулаад ажилд нь оруулах хэрэгтэй. Гэхдээ бид нар бол тэр хүн хоорондын зайгаа барих, маска зүүх. Тэгээ одоо шинэ хүн хоорондын зай бол 2 метрийн зайтай. Ингээ яваад байхад бол нэг айхтар одоо бас нэг халдвар түгээгээд халдвар аваад байх нь бол олон улсын одоо шинж ухааны үндэстэй сулгаагаар бол гарцсан байгаа шүү дээ. Энд нэг сандрахгүйгээр тайван. Тэгээд одоо замын хөдөлгөөнийг одоо бас нэг зохицуулаад мэдээж хязгаарлалт байна. Тэгээ хязгаарлалт гэдэг бол угаасаа нөгөө өвчнийхээ вирусын тархалтыг одоо биш хумж авах. Энэ бодлогын хүрээнд л явж байгаа шүү дээ. Тэгээ сайн ажиллаарай. Тэгээд хүнсний түгээлтэн дээр тэр эмийн эмнэлгийн одоо нөгөө иргэдийн нөгөө үйлчлэг байна шүү дээ. Эмнэлгийн үйлчлэг авах. За энийг л яаралтай хурдан оруулаарай. Ялангуяа энэ хортавдар тусцсан байгаа. Тэгээ нэг диализийн аппаратанд орцсон байгаа, хүнд өвчнөд тусцсан байгаа. Тэр хүмүүсийн амьдрал яг цаг минутаар хэмжигдэж байгаа гэж та бүхэн бас ойлгоорой. Тэгээ бүгд нь ажлын өндөр амжилт хүсье. За харуул юуны хамгаалтаасаа хийж аваарай.